Нөө эрхэм мөндөд миний Монголын ард түмэн. Дэлхийд даяар нийт ажил амьдарч буй монголчуудаа та бүхэндээ айжлан ирж буй 2026 оны шинэ жилийн мэндийг дэвшүүлье. Өнгөрч буй 2025 он бол монголчууд бидний хувьд амжилт барахлаар дүүрэн сайхан он болж өнгөрлөө. Гэтэ бидэнд хэсэгхэн хэцүүхэн асуудал тулгарсан. Магадгүй бид одоо тэр асуудлуудад тулгарсаар байгаа билээ. Энэ асуудал бол бензин, тог, утаа ба түвжин асуудал юм аа. Гэтэ энэ асуудал миний буруу байхгүй шүү. Ирж буй 2026 онд ерөнхийлөгч миний бие бол багш нарынхаа цалин бол эрс нэмж одоо ерөнхий боловсролын нийт бүх сурагчдыг бол өдийн цай хөтөлбөрт бол хамруулж Монголын иргэдийг утаатай биш агаартай газар амьдруулж автобусан дэш метроор зочдог болно гэдгээ амлаж байна. Тэгээд сайхан Монгол онд минь 2026 он ажлан ирлээ. Тэгээд ерөнхийлөгч миний бие бол Монголынхоо нийт ард түмэнд шинэ жилийн халуун мэндийг дахин дэвшүүлье. За шинэ жилд хамтдаа угцгаая. Шинэ жилээ сайхан өнгөрүүлээрэй миний Монголын ард түмэн.